Сайн байцгаана уу? Шинэ кино тайлбараараа уулзж байна. Өнөөдөр ярих кино бол Оскарын шагналт бүтээл Ghost хэмээх уран зөгнөлт драм төрлийн ийм кино байна. За тэгээд та бүхэн маань лайкаа дараад кино руугаа хамтдаа орцгоё. Кино маань эхлэхдээ хуучин байшин засж байгаа хүмүүсийг харуулдаг. Манай гол дүрийн хосууд маань энэ хаягдсан апартментыг худалдаа авч Карл гэх найзтай хамтарч засж байгаа юм. Сэм Карл хоёр ажлын хамтрагчид бөгөөд найзууд хамтдаа Нью-Йоркийн томоохон банкад ажилладаг бол Сэми хайртай бүсгүй Моллигийн хувьд уран баримлж мэрэгжилтэй үзэсгэлэн дэмэгтэй. Санхүүгийн шинжээч хийдэг түүний ажил нь барагдахгүй мөн бодож санах зүйл их байдаг. Ингээд хэд хоногоос юмнуудаа зөөж оруулан засрын ажил нь бараг л дуусжээ. Оройн хосуудыг амрах гэтэл Сэм санаа зовсон байдалтай унтаж чаддаггүй. Молли түүнээс ажил дээр чинь ямар нэг зүйл болоо юу? Юунд санаа зовсон юм гэж асуухад Сэм яг алийг гэдгээ хэлж мэдэхгүй юм. Маш олон зүйл байна. Амьдрал минь сайхан зүйл тохиолдох бүрд би үүнийг алдахгүй гэхээс айж байна хэмээн хэлэх үед санамсруу удирлаг дарагдан Ослын тухай мэдээ гардаг. Шөнө дунд Моллиг унтаагүй байгааг нь хараад хамтдаа бар хийнгээ хосууд шөнийг романтиклж өнгөрөөнө. Манай хоёр дурлалдаа шатчихвэ гал халуун хосууд юм. Марашин Сэм данснуудыг шалгатал андуурсан гэмээр их хэмжээний гүйлэг орж иржээ. Найздаа үүнийг харуулхад Карл гайхаж харж байснаа. Чи наадхаа шивэх гэж өдөржингөө юм болно. Найз нь туслах уу? Ямар учиртайг нь шалгаад өгье гэдэгч. Сэм зүгээр хэрэггүйгээд өөрөө чадна гэв. Гарахаасаа өмнө орой юу ихийг асуухад Сэм Моллитэй хамт жүжиг үзэхээр болсон. Хүсвэл хамт явж болно шүү гэхэд найз нь завгүй хэмээн тайлангаа над руу явуулаарай гэдэг. Ингээд хосууд гэртээ харих замдаа ойрдоо юу их тухай ярилцсан. Тэд хормоо их шийдвэр төрж Сэм түн хайртай хэмээн хэлтэл үл таних дээрэмчин гинт дайрдаг. Тэднээс мөнгө нэгэхэд Сэм Моллиг хамгаалахаар ноцолддогч. Гинт буун дуугаран тэрээр буудуулв. Өөрийгөө буудуулсныг хараад хайртай бүсгүйхэн гарт амьсгал хураах бөгөөд эмчнэр түүнийг аврах гэж үтсэнч аль хэдийн бүх зүйл болоод өнгөрчээ. Итгэж чадахгүй шокны байдалтай байх үед нь өвгөн түнд тайвширдаа хүмүн буудулсан юм да. Би чамд нэг нууц хэлэх үү? Хаалга бол чиний бодож байгаа шиг тийм ухаа зүйл биш шүү гэв. Тэрхүү мөчөд Сэм өвгний ярьж буй өнөө хаалгыг олж харан яг хэн болохыг асуух гэтэл өвгөн ор мөргүй алгуулжээ. Би нэвтрээд манай залуу өөрийнхөө оршуулах ёслол дээр нэг эмэгтэй сүнсийг олж харав. Гэр бүл найз нөхөд хайртай хүмүүс нь цугласан байдагч нэгэнт сүнс болсон тул амьд хүмүүстэй ярих боломжгүй юм. Моллиг аргатаар хажууд нь байна гэдгээ хэлдэгч. Муурн түүнийг анзаарсан бололтой үсэр зүгтдэг. Ингээд хэд хоногоос найз нь эд зүйлсийн цэгслэхэд нь туслана. Молли дансны дэвтрийн цэнхэр хайрцагтын Карлыг хаяхаас өмнө өнөөх хайрцгийг өөртөө авч үлддэг. Тэдний гармагц өнөөх дээрэмчи орж ирээд дээд давхраас ямар нэг зүйл хайж гарлаа. Тэгтэл Молли буцаж ирэн Сэм түнд анхааруулах гэж оролдох үедээ муураа айлгаснаар дээрэмчин баригдалгүй хурдан гарч явдаг. Араас нь дагсаар метрон суудал хар уцтай сүнс ууртайгаар шууд хоолойг нь боо. Энэ бол миний галт тэрэг эндээс хол бай хэмээн анхааруулв. Үүний дараа Сэм өнөх дээрэмчнийг дагсаар амьдрдаг гэрийг мэдж авна. Дээрэмчин уцаар ярихдаа би авч чадсангүй тэр гэртээ ороод ирлээ. Хэд хоногоос аваад очие гэж хэлснээр хэн нэгний доор ажилдаг нь тодорхойлдог. Сэм түүнээс хол байгаарай гэж анхааруулна. Буцахта сүнслэг мэрэг төлөг гэсэн газар руу орон одоо маяг их зүнжтэй тарав. Өрөөнд лаанууд асаасан байдалтай бүүдэр ширээний ард зүнж тэр эмэгтэйд ингэж хэлж байна. Би таныг нөхөртөө чинь холбож өгч чадна. Гэхдээ та эхлээд үүнийг хүнд чилэхгүй гэдгээ надад амлах хэрэгтэй. Та ер нь надад итгэж байна уу? За эхлэе хэмээн зам үлдээ ордог. Гэхдээ удалгүй би чадахгүй юм байна. Ер нь боллоо гэхдээ туслах нь мөнгөний буцааж өгөх гэтэл байж байгаарай. Би нэг зүйл мэдэрч эхэллээ. Ана юу? Лусита юу? Эсвэл Линда юу гэд огт хамааруулгүй нэр хэлснээр хурамч зөнч болох нь тодорхой болов. Гэтэл энэ үед Сэмийн дуу хоолой сонсогдсноор зөнч гайхшран ахиж шинээр эхэлцгээе. Би нөхөртөө чинь холбогдлоо. Яг хажууд чинь зогсож байна. Тэр хар костюм өмсөж. Хар костюм уу? Үгүй ээ. Цэнхэрч байж магадгүй юм байна хэмээн зохиож ярьдаг. Сэм ярилцахыг хүссэн ч зөнчийг ухаан алдад нь айлах бөгөөд удалгүй түүнийг өөртөө ярьж байгааг нь хараад туслахууд нь галзуурсан гэж бодов.
Сэм зүнж тандан та надад туслах хэрэгтэй байна. Миний хайртай бүсгүй Моллид аюул учирсан. Намайг алсан дээрэмчин удахгүй гэрт манд буцаж ирнэ. Тэрнээс өмнө та түнд анхааруулах хэрэгтэй байна. Хэр удаан хүлээх нь хамаагүй. Надад туслахаас нааш би хаашаач явахгүй гэснээр зөвшөөрүүлж чаддаг. Өдөр нь Молли руу залгаад өөрийгөө зөнч гэж тайлбарлан. Энэ галзуу сонсогдож магадгүйч битгий айгаарай. Сэм чамтай ярихыг хүсэж байна гэж хэлтэл. Молли айсанда уцаа тасалдаг. Тэр оройн унтуулахгүй шүнжин дуулахад Одимэй галзуурах төхөн. За одоо болноо. Би хэлснээр чинь хий. Зүгээр л над дууга болоодох гэд гэрт нь явж очив. Хонхын дараад өчтөр ярьсан Сэми найз нь гэж хэлдэгч. Молли зөнчид итгэдэггүй. Ингээд сүүлчийн арга болох зөвхөн тэр ойл мэдих зүйлсийг хэлүүлтэл Молли эмэгтэйд итгэн ярилцахаар болдог. Зургийг харуулад ягд энд байгааг нь асуудал. Зөнч Сэмиг хоёр ертөнцөд гацсныг тайлбарлан хэлэгч байгаа үгсийг дамжуулж хэлв. Молли чи аюулд орсон. Намайг бууцсан дээрэмчин Уильям Лопес гэдэг. Би түүнийг хаана амьдардаг мэднэ. Тэр миний түрүүч гэрийн түлхүүрийг авсан байгаа. Мөн өчтөр гэрт орж ирсэн. Молли чи яаралтай цагдаад мэдэгдэх хэрэгтэй байна. Энэ бол санаатай аллах гэд бүхнийг хэлв. Зөнч бүгдийг тайлбарсны дараа өөрийнх нь хийх зүйл болсон битгий дагаад байх хэмээн гэртээ харна. Оройн Карл хийсэн зүйлд нь итгэхгүй. Тэр эмэгтэй лав галзуурсан байх. Цагдаа нарт ингэж хэлвэл тэд чамд итгэхгүй л болов уу? Чи гэртээ амраад байж вэ? Найз нь өөрөө очиод шалгаатгий гэд өнөө хаяр руу явдаг. Карл дэрэмчэнтэй уулзаад нууц задруулсан эсхийг асууснаар яг үнэндээ Сэмиг алуулахаар хүсэлсэн хүн нь түүний найз Карл болж таарна. $4 сая олж найз нь түүнийг алсан ба хэрвээ Карл өнөх дэвтэр дээрх кодоор нь данс руу нэвтрэн гүйлгээн шилжүүлэхгүй бол гэмт бүлэглэл түүнийг алахаар занл хийлжээ. Өөрөөр хэлбэл Карл хар тамхины мөнгө угаах системд оролцсон. Хуурамч данс ашиглан их хэмжээний мөнгө шилжүүлдэг байсан бөгөөд Сэм дансаа шалах үедээ энэ хууль бус гүйлгээг нь санамсаргүй анзаарсан байдаг. Найз нь түүнийг сэжиглэн мөнгөний талаар асууж эхэлсэн тул Карл баригдана гэхээс бас гэмт бүлэглэлд алуулна гэдгээс айсандаа найзынхаа амийг өвөг хийсэн юм байна. Ерөнхийдөө Карл мөнгнөөс олж найзынхаа аминд хүрсэн нь тодорхой болов. Ингээд Молли хэргийн талаар бүгдийг ярьдаг. Зүүн чимэгтэй найз залуугийн аллагын талаар хэлэхэд цагдаа нар тоож байгаа шинжгүй шүүгэнээсээ зүүнчийн хавц тэргийг харуулan. Энэ эмэгтэй заллах хэрэгээр хит хэдэн удаа баригдж байсан. Хүмүүсээс мөнгө авахын тулд чамд юу ч гэж хэлж магадгүй. Итгэхгүй бол үүнийг хар бүгд бичээстэй байгаа хэмээн хэлснээр Молли итгэж ядан бүгд үнэн байгаасаа гэж найддаг. Гэтэл энэ хооронд Карл гэрт нь нууцаар орон өнөөх кодоор нь данс руу нэвтэрдэг. Бос руугаа залгаад маргааш 4 цагт шилжүүлэх үүрэг авч оройн гэрт нь очин кофе уунгаа Моллитой ярилцахаар болно. Гэвч ажлынхын талаар ярьж байснаа албаар цамцан дээр кофе асхан. Чи түүний хувьд бүх зүйл нь байсан. Гэхдээ одоо өөрийгөө ингэж зовоолгүй. Өнөөдрөөс түүнгүүгээр амьдрах хэрэгтэй гэж ятхан. Яг үнсэх гэтэл Сэм болиулахаар жазтай зургийг газар унгадаг. Молли явахыг хүсгээд Карл зүгээр л ярилцмаар байна хэмээн маргааш оройн зоогонд өрөв. Эхлээд өөрхийн амийг дараа найз бүсгүйг нь сонирхох болсонд Сэми төвчээр барагдан түүнээс хариугаа авахаар өнөх ууртаас үнснээс гуйж эхэллээ. Ингээд Сэм түүнээс суралцахаар ундааны бөглөг хөдлөх гэж оролдоно. Гэвч тэрээр амьд хүн биш тул үүнийг биеэрээ биш харин оюун бодлороо хөдлөх хэрэгтэй байв. Ууртаас үнс чи над чиг ингэж төвлөрөх хэрэгтэй. Бүх уур хилэн үзэн ядалт сэтгэл хөдлөлөө удирдан хотоодныхаа энд авчран яг л реактор шиг дэлбэлгэж түн зааж өгдөг. Сэм түүнийг зааснаар лазыг өшгөлөн дараа нь гутлыг байрнаас нь хөдөлгөнө. Сэм хогийн сав лаз зэрэг зүйлсийг хөдөлгөж суран удалгүй өнөх зөнчөөс тусламж гуйхаар очтол сүнснүүд зөнчөөр дамжуулан хүмүүстэй ярилцахаар тэнд цуглжээ. Сэм учир шалтгаанаа хэлтэл сүнс зөнчийн бие рүү ороод буцаад шидэгддэг. Зөнч уурлсандаа тэднийг хөөж явуулдал өнөх дэрэмчин эмгтэг алах гэдэг. Аз олж Одимэй өрөөлөгөө орж амжин Сэм түнд бид асуудалд орсон. Гэхдээ надад нэг төлөвлөгөө байгаа. Хэрвээ та үнийг хийхэд туславал тэд таныг ахиад зовоохгүй. Би амлаж байна гэд хамтрах харуулна. Өдөр нь төлөвлөгөөний дагуу ажил руугаа дагуулж очдог. Сэм битгий санаа зов. Та чадна. Миний хэлснийг хийгээрэй гэж сануулна. Тэрхүү төлөвлөгөө нь Одимэйг өнөх хууль бус гүйлгээ орж ирсэн Рита Миллер гэх нэрээр банк руу нэвтрүүлж, дансыг хаалган бүх мөнгөний гаргуулахаар болсон юм байна.
Зөнж өөрийгөө Рита Миллер гэж худлаа. Би дансаа хаалгуулах гэж ирсэн. Дугаар нь энийгээд Сэми хэлснийг давтаж хэлдэг. Тэгтэл дансанд нь бүхэл бүтэн $4 сая байх ба. Эмэгтэй үнийг сонсоод сэтгэл хөдлөлөө барьж ядан. Бүгдийг 10-20 авъя. Бишээ, чекер авсан дээр юм байна гэлээ. Сандарсандаа цүнхнээсээ хамаг юмаа гарган энэ байна гэд хурамч айдыгаа өгдөг. Энэ хооронд Карл шилжүүлэх хугацааг хүлээн утсаар ярина. Тэд түүнээс урдаж мөнгийг аван Моллид баригдахгүй тулд хурдхан шиг цахилгаан шатан суудаг. Буцаад офисын танхимд Карл мөнгийг шилжүүлэхээр данс руу нэвтэрдэгч. Данс нь хаагдан юучгүй хоцорсон байв. Мөнгөө ийм юм зарцуулна гэд баялж байтал Сэм хууль бус энэ мөнгнөөс олж амиа алдсан учраас бүгдийн сайн үлд зарцуулахаар асрамжийн байгууллагад хандуулахаар шийдсэн байна. Одимэй энийх мөнгийг өөртөө авч болох байсан ч хууль бус дээрээс нь тэд түүнийг хайж байгаа тул дотроо харамссан байдалтай чек өгдөг. Ингээд тэр оройн түүнийг айлгахаар компьютерийг ажилуулна. Карл мөнгө нь алга болсонд галзуурах төхөн хутга шүүрч яваад хэрвээ чи намайг сонсч байвал орой 11 гэхэд эмэгтэйг энд авчир. Мөнгийг маань өгөхгүй гэвэл би Моллиг алах болно гэж сүрдүүлдэг. Карл банкнд асуудал гарсан орой эрийгээд зөнчиг олохоор гарчгүй байна. Зөнчд аюул учирсан тул Сэм тэднийг яралтай гарган тэр хоёртой тооцоо бодохоор өгтөл найлгадаг. Уильям айц цугтахта машинд дариулах бөгөөд удалгүй Сэм Моллиг аргадан зөнчөөр дамжуулан хууль бус мөнгөний тухай хэлнэ. Цагдаа нарыг эрхийг хүлээнгээ чамд ганцхан удаа хүрэхийн тулд би юу ч хийхэд бэлэн байна гэж хосууд нэгнийгээ санаалцгаад бодлоо өөрчлөхөөс өмнө миний биелүү ор хэмээн хэлснээр Сэм хайртай бүсгүйгээ тэрвэж чаддаг. Гэтэл Карл хаалга эвдэн Моллигийн араас гэрт нь иржээ. Тэднийг зугтахад Карл зөнчийг барьж аван энэ эмэгтэй бол худалж чамайг хуурч байгаа. Мөнгө хаана байна гэд буу тулах үед Сэм хөлнөөс нь тад чангадагч Моллиг барьцаалан мөнгөний гаргаж өгөхийг шаарддаг. Сэм тийм ч ямар бууж өглгүй давцсан шидэж айлгатал азгүй байдлаар шил хаагарч дээрэс нь дарж унав. Сүнс нь гарч явахдаа там руу чирэгдснээр ингээд эцэст нь энэ бүх зүйл дуусруулдаг. Үүнтэй зэрэгцэн Сэми явах цаг болсон тул сүүлчийн удаа хайртай бүсгүйгээ үнсэн санах болно хэмээн баяртай гэж хэлв. Киноны төгсгөлд би чамд хайртай Молли өрүүлж хайртай байсан гэхэд нь Молли ч бас түүнд хайртай гэснээр тайтгаран дараа уулзъягээд түүнийг тавьж явуулна. Баяртай үед чинь хамт инээж, гонигтай үед чинь аргадахыг би хүсэж байна. Чиний минь инээмсэглэл намайг тайвшруулдаг. Чиний минь дуу хоолой намайг тайтгаруулдаг. Чиний гарнаас атгсан тэр мөчөд юу ч тохиолдсон бай. Хамтдаа туулна гэдэгт би итгэдэг. Чи бол миний бүх зүйл, миний цорын гац чам эрдэнэ. Гомдож байсанд минь уучлаарай гэд хайртай залуугаас чинь зориулж энэ кино хүргэлээ. Түр баяртай дараа уулзцаая.